Заримдаа бага насны хүүхдүүд энд би өмнө нь байсан гэж урд өмнө нь огт очиж байгаагүй газар хэлэх тохиолдол гардаг. Тэд өөрсдийн урд насны амьдралынхаа талаар нэг бүрчлэн нарийн ширийн зүстэй ч ярьцгаасан тохиолдлууд байдаг. Эдгээр хүүхдүүдийг тоглож байгаа, төсөөлөн бодож байгаа гэж үзэж болгоч тэдний ярьсан урд насных нь хүмүүс үнэхээр амьдарч байсан бодит түүхүүд байдаг сонирхолтой. Манай сувагт өмнө орж исэн амьдралын дараах амьдрал гэдэг бичлэгт бид энэ ойлголтыг шашны талаас болон шинжлэх ухааны талаас хэрхэн тайлбарладаг, тайлбарлахаар оролддог талаар ярьж байсан. Тэр бичлэгийг үзег хүн байвал заавал үзээрэй. Энэ бичлэгч гэсэн тухайн бичлэгт гарч байсан эрдэмтэн Ян Стивенсны судалгаануудаас хамгийн сонирхолтой баримт түүхүүдээс нь ярих юм. Ян Стивенсон бол Америкийн биохимч, сэтгэл судлаач юм. 38 наснаа л гэхэд тэр Виржиниагийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч болчихсон байсан нэгэн. Стивенсон залуу наснаасаа шинжлэх ухаан хөөж, амжилттай эрдэмтэн судлаачийн замналыг эхлүүлчихсэн байсан ч нэг өдөр маш ашиглалтай маргаантай нэгэн үзэгдлийн талаар судлахаар барьж авсан юм. Дэлхийд даяар өөр цаг үед, өөр газар нутагт хоорондоо ижилгүй шашин шүтлэгтэй үндэстнүүд донд бага насны хүүхдүүд өөрсдийн өнгөрсөн амьдрал буюу урд насныхаа талаар ярьсаар ирсэн байдаг. Энэ л ойлгомжгүй, магадгүй шинжлэх ухаанаас чальсан үзэгдлийг тэр судлахаар ханцуу шамлан орсон юм. Тэр үедээ доктор Стивенсон энэ судалгаанд түүнийг хаа хүргэхийг ч төсөөлөж үгүй байсан гэжээ. Ян Стивенсны судалгааны үр дүнд Виржиниагийн их сургуулийн архивт өнөөдөр 2500 гаруй ийм кейсүүд буюу урд төрлөөс сансан хүмүүсийн баримтууд цугласан байна. Эдгээр дунд худлаа түүхтэй ч таарч байсан гэдгээ тэр өөрөө хэлсэн бөгөөд тэдгээр нь бүгд зориудаар хуурам эхлэх гэсэн орлогоот ч бас биш байсан гэв. Зүгээр л эдгээр хүмүүс өөрсдөө хит итгэсэн зэрэг шалтгаантай байсан бол тэдгээр дунд шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй тохиолдлууд ч байж. Өнөөдөр бид ийм түүхүүдийн талаар ярих болно. Бичлэг дуусахад харин та өөрөө дүгнэлтээ гаргаарай. 1962 он Ливан улс. Ганемын гэр бүлд том баярт үйл явдал тохиож, тэд охинтой болоод Сюзанна гэдэг нэр хайрлсан байна. Охин эрүүл сарвал өсөж тойрнон анхны үгээ хэлэх хүртэл тэднийд бүх зүйл хэвийн сайн сайхан байсан гэжээ. Гэхдээ охин юу гэж хэлсэн бэ гэхээр Лейла. Ихэнх хүүхдүүдийн анхны үг шиг аав ээж биш, зүгээр л Лейла гэдэг нэр. Охин энэ нэрийг нэг удаа хэлээд өнгөрсөн биш, байнга л хэлээд байсан юм. Тэдний гэр бүл, найз нөхөд ойр тойронд нь тийм нэртэй нэг ч хүн байхгүй тул ээж аав нь ойлгохгүй гайхаад эхэлсэн байна. Гисэн хэдиж гэрийнхэн нь жоохон хүүхдийн хэлж байгаад төдийлөн анхаарал хандуулаагүй. Тэгсийгээд өнгөрсөн ч охин том болохын хэрээр байдал бүр л ажиглалтай болж ирсэн юм. Охины тоглох туртай тоглоом нь гэрийнхээ утасны харилцуурыг аваад Лейлатай ярмаар байна гэж байнга тоглодог болов. Сюзанна өшөө том болж илүү их ярьж чаддаг болох үед гэрийнхэн нь түүнээс Лейла гэж хэн болох, яагаад бага байхаас л утас аваад Лейлатай ярмаар байна гэдэг байсныг нь асууж. Охин тэр үед Лейла бол миний охин байгаа юм гэж хариулсан байна. Одоо харин бүгдээрээ Сюзанна охин төрөхөөс хэдхэн сарын өмнө 1962 онд эргээд очицгоё. 1962 он Америкийн нэгдсэн улс. Нас тогтсон гэр бүлийн хосууд болох Хана болон Фарук Мансуур нар Ливанаас Америкийн нэгдсэн улсад яаралтай хагалгаанд орохоор ирцгээжээ. Эхнэр Хана Мансуур нь зүрхний өвчтөй байсанд энэ хүнд хагалгааг зөвхөн Америкийн нэгдсэн улсад л хийж чаддаг тул тэд хагалгаанд орохоор ирсэн нь энэ байв. Эмч нар эмэгтэй биеийн байдлыг сайнгүй байгаа гэд хагалгаа амжилтгүй болох магадлал маш их. Хэрвээ амжилтгүй болвол Хана нас барна гэдгийг сануулсаар байлаа. Хана хагалгаанд орсон ч харамсалтай нь ахин хизэж сэрээгүй юм. Ингээд эхнэрээ алдсан нөхөр Фарук нь Ливан руугаа ганцаараа харьлаа. Хожим нэг зүйл ил босноо тэдний охин ээж аавтайгаа хамт Америкийн нэгдсэн улс руу нисэх байсан ч визний асуудлаас болоод явж чадаагүй тул ээж нь хагалгаанаас өмнө магадгүй сүүлчийн удаа охинтойгоо ярихаар олон цаг хичээгээд холбогдож чадаагүй байна. Тэр охиных нь нэрийг Лейла гэдэг. Хана Америкт нас ороод 10 хоногийн дараа Ливанд бидний ичнээ танил Сюзанна охин мэндэлсэн юм. Сюзаннагийн гэр бүл хизээч өмнө нь Мансурын гэр бүлийнхэнтэй таарч байгаагүй. Бие биеэ огтоос танихгүй айлууд байлаа. Тэгэхээр Хана нас бараад 10 хоногийн дараа Сюзанна охин болж мэндлээд ярьж чаддаг болсон даруйда урд насныхаа өөрийн охины нэрийг хэлж байнга нэхэд утсаарч болтгой түүнтэй ярих гээд байсан болж таарч байна уу. Сюзанна охин том болохын хэрээр өөрийнхөө урд насны талаар бүр олон баримтууд ярьж эхэлсэн юм. Гэр бүлийнхээ талаар, нөхрийнхөө талаар тэр бүр гадны хүмүүсийн сайн мэддэггүй явдлуудыг ч ярьж эхэлсэн байна. Ингээд Сюзанна охины гэрийнхэн Мансурын гэр бүлийнхэнтэй уулзалцсан байна. Сюзанна охин тэнд байсан Мансурынхны 25 хүнийг нэрээр нь нэрлэж Ханагийн талаар хэлсэн 40 баримтанд зөв таарсан юм.
Охин яаж ингэсэн талаар одоо болтол ямар ч тайлбар алга байна. Энэ талын судалгаа хийдэг Jim Tucker гэж судлаач Life Before Life гэдэг судалгааны бүтээл болох номыг хэвлүүлсэн юм. Jim Tucker-ын тогтоосноор урд насаа сансан гих тохиолдлууд ихэвчлэн хүүхдүүд жоохон байхдаа буюу 2-4 насны үед дөнгөж хэлд ороод л илэрдэг гэсэн байна. Хүүхдүүдийн ихэнх нь 7 хүрээд энэ талаараа яриха болоод мартаж эхэлдэг бөгөөд судалгаанд хамрагдсан урд насаа сансан хүүхдүүдийн 70 орчим хувь нь хэрхэн өгснээ хэлж байсан. Тэдгээрийн дийлэнх нь цаг бусаар тэр дундаа бусдад алуулсан гэж ярьцгаажээ. 1000 гаруй тохиолдлоос 25 хүүхэд өөрсдийн урд насныхаа оршуулгын ёслолын талаар яг тэнд байсан хүмүүс шиг маш нарийн зүйл ярьсан нь хачирхалтай бөгөөд тэдгээр яриа нь бас баримтаар нотлогдсон гэв. Үүгээрч зогсохгүй зарим хүүхдүүд урд насндаа нас бараад ахин төрөх хооронд юу болсон талаар ч ярьсан байна. Бас нэг сонирхолтой зүйл байгаа нь эдгээр зүйлсийг ярьж буй хүүхдүүдийн төрөлхийн мөнгө нь урд насны хүний үхэхтэй авсан шархтай бие дээрх байрлал болон хэлбэр хэмжээгээр яг тохирч байсан гэдэг. Хүүхдүүдийн ярьснаас харахад өмнөх хүн нас бараад дараа нь ахин төрөх хүртэл хугацаа тэмч их биш. Ер нь бол дунджаар 15-аас 16 сарын зайтай байсан гэв. Chennai Chomlai-Wong гэгч хүү 1967 онд Таиландын төв хэсэгт мэндэлсэн. Тэр төрөхтөл толгой дээрээс сорив шиг 2 мэнгтэй төрсөн байна. Нэг мэнг нь зүүн нүднийх нь дээр хавьд бол нөгөө нь толгой нь дагц хэсэгт. Дөнгөж төрөхт нь эцэг их нь мэдэж энэ мэнгнүүдэд төдийлөн ач холбогдол өгөөгүй. Хүү харин 3 нас хүрээд өнгөрсөн амьдралаа ярьж эхэлжээ. Chennai өөрийгөө Boakai гэдэг нэртэй сургуулийн багш залуу байсан гэжээ. Тэр сургууль руугаа явж байгаа замдаа буудуулж өгсөн талаараа ярьсан юм. Хүү Boakai багшийн ээж аавын нэр эхнэр хүүхдийн ч нэрсийг хэлв. Эхлээд гэрийнх нь ямар хачин зүйл хаанаасаа сонсоод яриад байгаа юм бол гэж бодож байсан ч хүү том болохын хэрээр эмээгээсээ хуучин насныхаа гэрлүүн хүргэж өгөхийг байнга гуйж шалга болсон байна. Эмээ нь эхлээд татгалзаж байсан ч эцэс сүлд нь хүүгийнхээ үгэнд ороод хүүгийн хэлсний дагуу явсаар гэрээсээ 25 км-ийн зайтай өөр хотод очицгоожээ. Chennai хүү анх удаа тэр хотод ирсэн хэрнээ эмээгээ дагуулсан явсаар урд насныхаа өөрийн амьдарч байсан гэрийг олоод очсон байдаг. Тэр гэрт байсан настай хүмүүс үнэхээр Boakai гэдэг хүүтэй тэр нь багш идэг байгаад 8 жилийн өмнө алуулсан гэсэн юм. Хүү урд насныхаа аав ээжийг таниа зогсохгүй өөр хамт байсан гэр бүлийн гишүүдийг нь ч таних нэрсээр нь дуудаж байсан гэжээ. Хуучин гэрийнх нь маш ихээр гайхаж хүүг шалгахаар болоод урд нь гэрийнхээ эд зүйлсийг тавиад Boakai-ын буюу өөрийнхөө эд зүйлсийг ялгаж ав гэсэн байна. Chennai хүү яг л эзэн нь мэт бүгдийг нь ялгаад нэгч эд зүйл андуураг хөтөл гэрийнх нь бүгд итгэсэн юм. Хүү Boakai-ын охтууд өөрийг нь аава гэж дуутахыг шаардаж охтууд нь татгалцахад ууралсан гэжээ. Chennai хүү энэ үедээ 3 настай байсан гэдгийг сануулсан хэллий. Доктор Стивенсон энэ хоёр гэр бүлийнхэнтэй уулзаад Chennai хүүгийн толгой дээрх сорив шиг мөнгө нь Boakai-ын буудуулсан шархтай яг таарч байгааг тогтоосон байна. За дараагийн тохиолдол. John McConnell Нью-Йорк хотын цагдаагийн офицер байлаа. 1992 онд ажлаа тараад нэгэн орой тэр электрон барааны дэлгүүрт орж иржээ. Орж ирсэн даруйдаа тэр хоёр эрэгтэй дэлгүүрийг дээрэмдэж байгааг мэдсэн байна. Хэдий ажил үргээ биелүүлээгүй явсан ч Джон сурсан зангаараа бууга гаргаж ирэх үед нь лангууны цаана байсан нэг дээрэмчин түнлүү буудаж 6 удаа онож цагдаа эрийг хөнөөсөн юм. Энэ эмгэнэлт явдлаас 5 жилийн дараа цагдаагийн охин Дорин хүү төрүүлж Уильям гэдэг нэр өгсөн байна. Хүү хэлд ороод л өвөөгийнхөө амьдралын талаар яриад эхэлсэн гэжээ. Хүүгийн ярьсан зүйлс ажлынхантай хүртэл холбоотой. Жохон хүүхэд байтугай охин ч мэдхгүй зүйлс байснаас гадна нэг зүйл анхаарлыг нь татсан юм. Хүү өөрийгөө пүрэв гарагт буудуулж нас бараад эргэн ирэхэд бэлэн болоод мегмар гарагт ирсэн гэж ярьсан байна. Хоног өдрүүдийн талаар ямар ч ойлголтгүй хүү ийм зүйл хэлсэнд ээж нь гайхаж хүүгээ шалгах гээд чи мегмар гарагт нас бараад пүрэв гарагт төрсөн гэлүү гэж албаар зөрүүлж асуужээ. Тэр үед хүү нь маш ихтэйгээр үгүй би пүрэв гарагийн орой нас бараад мегмар гарагийн өглөө төрсөн гэж хариулсан нь аавынх нь нас барсантай болон хүүгийн төрсөнтэй яг таг таарч байсан гэв. Өвөө нь пүрэв гарагийн орой буудуулж нас барахад хүү 5 жилийн дараа мегмар гарагийн өглөө төрсөн байна. Jim Tucker өөрийн номондоо банк давтагддаг зүүдний талаар дурдсан байдаг. Түүний судалж байсан үйлчлүүлэгчид энэ зүйдээ урд насны үйл явдал гэж итгэсэн талаараа хэлсэн ч Jim Tucker үүнд итгэдэггүй байж. Гэвч хэд хэдэн тохиолдолд түүнийг жинхнээс нь гайхшруулсны нэгийг одоо ярилцгаая. Нэг хүн хүүхэд байхдаа 3-аас 7 орчим наснда бараг өдөр бүр нэг зүйдээ зүүдэлдэг байсан гэжээ. Тэр зүүд нь хүү далайн эрэг дээр өөр олон хүмүүсийн хамт байж байдаг.
Гэвч гэнэт далайн ус татарч, саяхан далайн ус байсан газарт нойтон элс үлдээд загас тийчлэн өсөрч байхыг зүүдэндээ хардаг байна. Хүү болон эрэг дээр байсан өөр олон хүмүүс усгүй болсон элсэн дээгүүр алхаж эхлэх бөгөөд ус бүр хэдэн километр орчим алга болсон байдаг гэв. Хүмүүс улам цааш явсаар том дун хисаач харцгааж их л сонирхолтой байхад нь гинэт олон хүний хашгираа сонсогддог. Хүмүүс буцаад эрэг рүү гүйж эхэлсэн ба хүү харцаа өргөн харахад авраг хан шиг их ус буцан ирж байгааг хардаг байна. Хүүч гисэн хүмүүсийг дагаад эрэг рүү гүйдэг. Хүү зүгтаж байхдаа мөрөн дээгүүрээ эргэн харахад яг ард нь байгаа их усыг сандаг. Ус араас нь ирсээр хүүг хүмүүсийн хамт нүмрэн авахд тэр сэрдэг байна. Ийм зүүд нь олон жилийн турш өдөр бүр биш юм а гэхэд 7 хоногт 3-4 удаа заавал зүүдлэгддэг байж. Хүү ийм зүүдэнтэй төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан. Мөн гэрийнхэн ч далайн эрэг рүү өөрийг нь их авч явдаг байсан ч тэр далаагаас огтхонч айдаггүй байсан гэв. Хүүхэд насны энэ зүүд нь том болохын хэрээр зүүдлэгдэхэ байж тэр том болсон ч олон жил тогтмол зүүдэлсэн нэг зүйдээ маш тод сандаг байлаа. Ингээд 25 нас хүрсэн хойно телевиз үзэж байгаад цунамигийн тухай танин мэдхэн нэвтрүүлэг үзсэн юм. Нэвтрүүлэгт цунами болохоос өмнө далайн ус яг түүний зүүд дээрх шиг эрчимтэй татардаг гэж мэдсэн байна. Тэр энийг урд өмнө нь огт мэдээгүй байж бүр 3 настайгаас зүүдэлсэн гэхлээр энэ зүгээр зүүд биш. Урд насных нь дурсамж байсан байх гэж бодсон гэв. Энэтхэгт Ян Стивенсон сэтгцийн эрүүл мэнд мэдрэл судлалын үндэсний хүрээлэнгийн профессор Сатванат Пасачтай хамтран ажилладаг байв. Тэдний энэтхэгийн судалгааны тухайн тохиолдлын гол объект нь Утара нэртэй эмэгтэй байлаа. Тэрээр 32 настайдаа гинэт өөр шин дүр бүсгүүд илэрсэн байна. Утара эрүүл мэндийн асуудлаас шалтгаалan эмнэлэг твцсэн байхад нь нэгэн йогч эмнэлэгт иржээ. Тэр йогч түүнд амьсгалын дасгал зэрэг ухамсарын байдал тодорхой хэмжээнд өөрчлөлт үзүүлдэг бяцлаглалын зааварчилгаа өгсөн байна. Үүний дараа түүний зан авир огцом өөрчлөгдөв. Тэрээр бүсгүүд догтлол хөөрлийн үе болон огт дуугүй байх үеч ээлжилж, эмнэлгээс хол газарт гэнэт тэнөвчлэн алга болдог болжээ. Мөн эмч нарын үзэж байгаагаар энэтхэгийн Бенгал нутагт хэрэглэгддэг Бенгал хэлээр ярьж эхэлсэн бөгөөд харин төрлөх хэлээ бүрэн ойлгохоо болсон байна. Эмнэлгээс гарсны дараа гэртээ харж гэр бүлийнхэнтэйгээ ерөөсөө ойлголцож чадахгүй байсан гэжээ. Эхэндээ тэд түүнтэй дохио зангаагаар ярилцах шаардлагатай болсон байдаг. Дараа нь Бенгал хэл мэддэг хүмүүсийг олж түүнтэй ярилцуулахад бүсгүй өөрийгөө Шарадара гэж нэрлсэн байна. Мөн бүсгүй аж үйлдвэрийн хувьсгалаас хойш бүтээгдсэн ямар ч багаж төхөөрөмж, тээврийн хэрэгслийн талаар огт мэдэхгүй мэт ажиллаж байлаа. Яг л өөр цаг үеэс ирсэн мэт. Шарада хэдэн 7 хоногийн турш тухайн бүсгүйн биед байж байгаад дараа нь Утара хэвийн байдалтай иргэн оржээ. Ян Стивенсны тоосноор дараагийн 3 жилийн хугацаанд Шарада нийт 23 удаа дахин бүсгүйд илэрсэн гэв. Мөн Шарада өөрийн гэр бүлийн гишүүд гэж хэд хэдэн хүний нэрийг дурдан хэлснээр нь доктор Стивенсон судалж үзэхэд үнэхээр Бенгалд ийм гэр бүл байсан гэх баримт олдсон бөгөөд 150 жилийн өмнө амьдарч байсан гэр бүл байв. За одоо Нисипийн тохиолдол гэх Туркт болсон кейсийг яриад өнөөдрийн бичлэгээ төгсгөе. Туркт нэгэн хүү төрөх үедээ толгой, нүүр, биеэрээ олон тооны мэнх шиг, сорив шиг тэмдэгтэй төрсөн байна. Эцэг эх нь хүүгээ Малик гэж нэрлсэн боловч хүүхэд өсөж том болохын хэрээр эцэг эхтэй намайг Нисип гэдэг гэж хэлсээр байлаа. Тэр энэ талаар асуултад хариулахаас татгалзаж Малик гэх нэрэнд огт хариу үйлдэл үзүүлэхгүй хэмжээнд очжээ. Нисип маш орой ярьж эхэлсэн ч 6-наас хүрмэгц гэнэт надад хүүхдүүд бий гэж мэдэгдсэн байна. Аажмаар тэр өөр бусад дэлгэрэнгүй мэдээллийг ярьж түүний дотор өөрийг нь хэд хэдэн удаа хутгалсны улмаас нас барсан тухайгаач ярьжээ. Мөн өөрийгөө Мерсин гэдэг хотод амьдарч байсан гэж ярьсан бөгөөд уг хот нь Нисипийн гэр бүлийн амьдардаг газраас ойролцоогоор 80 км орчим зайтай байв. Эцэг эх нь эхэндээ энэ бүхэнд ач холбогдол өгөөгүй боловч хүүхэд нь гэр бүлээ өөртөө хамт Мерсин рүү явахыг шаардаж салхаа байсанд эцэст нь тэд нэгэн Мерсин хотод очицгоожээ. Тэнд хүү үнэхээр бүгдийг гайхшруулсан байна. Тэд нэгэн эмэгтэйтэй уулзсан бөгөөд тэр эмэгтэй өмнө нь нэг хөрштэй байсан. Түүнийг Нисип Будак гэдэг. Тэр хүн хүүг төрхөөс өмнөхөн хутгалуулж амиа алдсан болж таарав. Хүүхдийг Будакийн гэр бүл рүү авч очиход тэр гэр бүлийн бүх гишүүдийг таньж мэдлсэн юм. Мөн Нисипийн өөрийнх нь байсан 2 эд зүйлийг таньж түүнчлэн нэг удаа Нисип маргааны үеэр эхнэрээ хутгаар зүссэн тухай хүү ярьсан байна. Доктор Стивенсны багийнхан Нисипийн эхнэрийг үзлэгт оруулж хөлн дээр нь хутганы зүссэн сорив байгааг тогтоосон бөгөөд тухайн эмэгтэй энэ сорвийг нөхөр маань үлдээсэн гэж баталжээ. Дараа нь доктор Стивенсон Нисипийн задлан шинжилгээний тайлангийн хуулбаруудыг гаргуулan авч чадсан байна.
Тэр тайланд дурдсан бие дээрх шархнууд нь хүүхдийн биед анх төрөгтнөл байсан 8 ширхэг сорив шиг мэнгнүүдтэй яг таарч давхцаж байгааг тогтоожээ. Карл Саган нэртэй одон орон судлаач байсан. Тэр 1995 онд The Demon Haunted World буюу чөтгөрүүдээр дүүрэн ертөнц гэх нэртэй ном бичсэн бөгөөд тэндээ паранормал үзэгдлүүдийн талаарх янз бүрийн ойлголтуудыг шүүмжилсэн байдаг. Мөн тэрээр уг номонд парапсихологийн салбарт миний бодлоор нухацтай судлах нь зүйтэй 3 асуудал байна. Үүний 3 дахь нь бага насны хүүхдүүд заримдаа өмнөх амьдралынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэлдэг бөгөөд шалгаж нахилахад тэр мэдээлэл нь үнэн зөв болох тохиолдол байдаг. Түүнчлэн хүүхэд тэдгэр зүйлийг дахин төрөлтөөс өөрөөр мэдэх ямар ч боломжгүй гэж үзэхэр байдаг гэжээ. Карл Саган үүгээрээ өөрийгөө дахин төрөлтөд итгэдэг гэж яг хэлээгүйч. Түүний энэ бичвэр урд хойд нас дахин төрөлт гэдэгт итгэдэг хүмүүсийн хувьд маш том зүйл болдог. Гэхдээ Карл Саган зөвхөн эдгээр судалгаанд бид илүү нухацтай хандах ёстой гэж хэлсэн үг юм. Мэдээж Ян Стивенснийг шинжлэх ухааны хүрээлэлд ихээхэн шүүмжилдэг байв. Түүний ажлыг сонирхох хандлагатай зэрэгцэн түүнд янз бүрийн буруутгал, зэмлэлч мөн ирж байлаа. Бусад эрдэмтэд түүний судалж байсан хүмүүс зүгээр л зохиож ярьж байна. Эсвэл худал хэлж байна гэж байнга баталдаг байсан. Гэвч Ян Стивенсон хэдэн мянган тохиолдлыг судалсан байдаг. Тэр өөрөө сэтгэл судлаач тул түүнийг мэрэгжлийн чадваргүй гэж буруутгах бас үндслэлгүй. Судалгаанд оролцогчдод мөнгөний ямар ч ашиг сонирхол байгаагүй. Ян Стивенсон тэдэнд огт төлбөр төлдөггүй байсан гэжээ. Мөн тохиолдол бүрийг маш удаан хугацаанд нягт нямба шалган баталгаажуулдаг байж. Доктор Такер өөрийн номонд 1633 онд Галилей нар дэлхийг биш, дэлхий нарыг тойрон эргэдэг гэсэн үзлээ хамгаалсныхаа төлөө шүүхээр орох шаардлагатай болсон тухай дурдсан байдаг. Түүнчлэн өнгөрсөн үеийн эрдэмтэд солирыг хүлээн зөвшөөрч байгаагүйг мөн жишээ татан өгүүлжээ. Тариаланчид тэнгэрээс чулуу унаж, талбай дээр нь ундаг талаар олонтоо мэдэгддэг байсан ч эрдэмтэд үүнийг нь инээдэмтэй балаа зүйл гэж үздэг байлаа. Тэнгэрт чулуу байдаггүй. Тэгэхээр чулуу яаж тэнгэрээс унах юм бэ гэдэг байв. Нэг удаа Ян Стивенсон инээмсэглэн би ялагтагч болж үхэн. Учир нь би өөрийн гол зорилготой хүрч чадаагүй гэж хэлсэн байдаг. Түүний гол зорилго нь шинжлэх ухааныг дахин төрөлт, урд нас, хойд нас гэсэн ойлголтуудыг боломжит хувилбарын хувьд нухацтай авч үздэг болгох явдал байжээ. За энэ хүрээд манай өнөөдрийн бичлэг төгсөж байна. Та бүхэн бичлэгийн дор өөрсдийн сэтгэлдээ заавал бичгээс гадна ийм өөрсдөд тохиолдсон түүх ч юм уу ойр тойрны хүнд чинь тохиолдсон түүх байгаа бол бичиж бусдтайгаа хуваалцаж болно шүү. Ингээд удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.